одоо үйлдвэрлэдэг хүмүүстэй хамтран байж жишг үнийг гаргая. Улс орон даяараа талхны үн 600-аас дээш хэтрэхгүй шүү. Эсвэл 650-аас ч гэдэг юм уу, 550 гэдэг юм уу. Энэ тодорхой тооцоолуудаа хоёр талаас нь нийлж гаргая. Манай тооцоо судалгааг үндэслэлийн гаргая гэдэг ийм шийдвэр гарлаа. Ингэж хэлээд тэрээр их хурлын даргад шаардлага хадуулахаар явлаа. Ерөнхий сайд Баяр Ганбаатартай уулзах үеэрээ үнийн асуудлыг судалж үзэх талаар нааштай хариу хэлснийг ордноос гарч ирсэн Ганбаатар жагсагчдад дуулгалаа. Ирэх нэгд өдрийн 16 цагаас өмнө амжиж засгийн газар үйлдвэрчний эвлэл болон ажил олгох шийдлийн нэгдсэн холбооныхон ажлын хэсэг байгуулж гурил талхын үнийг бууруулах боломжийн талаар судлахаар болж байна. Зах зээлд хүчээр нөлөөлөх гэсэн энэ арга нь засгийн газрын явуулж байгаа нэгэн талын зохион байгуулалтын арга хэмжээ гэж үзэж байгаагаа энэ үеэр өөр газар хүмүүс илэрхийлж байлаа. Хэтрхий байна. Энэ жигсаал цуглаа хийгээд аваа жоохон хүлээж авчих юм уу? Ер нь энэ хэдэн энэ хувийн юмнууд одоо тэр том компаниуд бол шалж байгаа юм шүү дээ. Тэрнээс өөр энэ үн үлнийх ингэж тэнгэр зарах очир байх. Зүгээр эдийн баяжсан дээрээ баяжий гэж юм хийж авчихгүй юу? Хэцүү байна минийх одоо эн чинь бүх юм одоо ингээд бүх үнэнд орчихсон энэ ард өмнөө харж үздэг дарга нарт ингэж нэг дуулах нь та нарт их баярлж байна. Энэ үсэл үйлдвэрийн гол нь хаах. Өнөөдөр бид нэр арай өсөө тураад өгчихгүй. 3-аас сарын дотор хаагдахад энэ үйлдвэр эцээт өөрснийхөө хүчин чадлаар бууж өгч үүний дарамтаа буулруулна гэж бодож байна. Тэрнээс биш яг ийм жагсаа цуглаар буурхал байгаа л да зүгээр. Гэхдээ энэ тодорхой шатанд юм төрөхгүй болоо гэж би зүгээр тэгж өөрөө тэгж бодож байна. Өнөөдрийн 50 жагсаал урд өмнө болж байсан жагсаал цуглаанаас хамаагүй илүү хүн цугласан үзэл бодлоо илэрхийлсэн цуглаан байлаа. Ноён Ганбаатар сүүлийн үед хэд их гараад байгаа үнийн хөрөгдлийг нэн дээрээ бууруулахгүй бол амьдрал нь тааруухан зарим нэгэн хүмүүс турж өгөх аюулд хүрээд байгааг хатуухан хэллээ. 1000 төгрөгөөр дөрөв талах авдаг байсан монголчууд өнөөдөр ямар шуухан байдалтай байгааг төрийн төчөөд анзаарахгүй байна уу? Аль эсвэл нүдэ анид чихээ бөглөөд сэтгэл амар яваад байгаа мүү гэж иргэд бухимдан аргаа баран ярьж байлаа. Нийгмийн даатгалыг төрийн сангаас салах, зохиомл үнийг хөрөгдлийг буулгах гэж эдгээр цугласан олон тэдний төлөө зүтгэж яваа хүмүүс чангаар гашгаж байсан юм а. Үнийг бууруулах бүрэн боломж байгаа. 7 хоног болгон засгийн газар үйлдвэрчний эвлэл эзэдийн холбоо 3 нийлж тодорхой төвшөнд энэ үнийг индексжүүлж 7 хоног болгон энэ хүнд үе дээр заалж явах ёстой. Ерөөсө аргагүй ихэнд биднээс 600, одоо аргагүй ихэнд 20 төгрөг нэмлээ гэдгээ бид зөвшөлтөж шийдэх ёстой. Гэтэл хэдхэн компани нөхдүүд, хэдхэн олигархууд нийлж энэ асуудлыг шийдэж байгаа нь дэндүү шударга биш байна. Нэг хэсэг чимээг байсан шүү дээ. Өнөөдөр 4 сар биднээс энэхүү жагсаалын бэлтгэл буюу яриа эзлийн журмаар шийдэх гэж бид мэрийсэн. Тэгэхгүй шууд жагсаал хийнэ гэж байдгүй маа. Ямар ч байсан үндслийг гаргаж яриа эзлийн журмаар шийдэх гэж мэрийсэн биднээс өнөөдөр 4 сарын ажлын үр дүн. Үнийн хөрөгдөл энэ янзаараа удаан үргэлжлэх юм бол ядуухан нэгэн нийгмээс арчигдж Монгол оронд ядуурлалт нь үргэлж үйлсгэлийн ирээдүй биднийг угтана гэж иргэд төрдөө гомдлоо. Гэтэ дөрвөө нефт оруулж ирж байгаа компаниудад төрөөс одоо хөнгөлт үзүүлээд бидний мөнгнөөс өгч байгаа шүү дээ. Тэр учраас бидэнд одоо тэр хөнгөлт орж байгаа гурил удааг одоо бидэнд бас хөнгөлтөө өнөр биднээс талхуулах хэрэгтэй юм одоо нэмэгдэл нь шүү дээ. Улсууд одоо хоосон хондог одоо өмсөх хөвчс идэх хоолгүй болсон улсууд бол одоо эцсийн одоо арга хэмжээ болж байна гэж ирж байгаа байхгүй юу. Нэг талхыг бол одоо 450 төгрөгөнд энэс дээш бол гаргамаар байна. Хэл хурлыг бол ерөөсө 500 та юм уу? Миний юмны хүн чинь үнэтэй болсон хамгийн наасгал зах чинь энэ талхны шүүн нэмэгдээд ирэхээр хүний амьдрал ямар байх вэ? Би чи ажил дөрөлгөө хүн чинь өрөвтэй хүн чинь надад хэцүү л шүү дээ. Энэ талхны хавны доод хэмжээ тэр усууд яриад 400 болгох гэдэг нь зөв шүү дээ. 800 болчиход 800-ын талхаа ердөө нэг хүүхэд чи идчихшээ шүү дээ. Тэгэхээр бид тий. Тэгээ бид чинь босдны юуг нь идэх юм. Хүүхдээ харуулаад өсгöd байж хөө бид чинь. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөг засгийн газар болон улсын хурлын даргад шаардлагууд сөргүүлэхээр 5 хүний бүрэлдэхүүнтэй төрийн ордонд орсон. Харин ерөнхий сайд түнд энэ асуудлыг бодоагүйш бодсон. Үнэхээр нэн дээр зохицуулахгүй бол оройтох асуудал юм а. Тиймээс ирэх нэгдэх өдөр хариу өгөхөөр Ганбаатарыг ордноос үдлээ. Ингээд Монгол Улсын ерөнхий сайд ард иргэд хөдөлмөрчид тэр дундаа Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс тавьж байгаа шаардлагуудыг хүлээн авч уулзаад зарчмын хувьд бүгдийг одоо зөвшөөрж байна. Нэгдэх өдрийн 16 цагт үнийн хөрөгдлийн асуудал дээр хамтарсан дүгнэлт гаргаж хэдэн төгрөгөөр бууруулах вэ гэдэг дээр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны одоо зарчмыг хүлээж авч байна. Тооцоон дээр хамтран гаргая. Нэгдэх өдрийн 16 цагт бид хамтарсан мэдээлэл хийе гэдэг ийм зарчмын байр суурь дээр өрсөн нийгмийн даатгалын асуудал дээр засгийн газрын зүгээс шаардлагадах өрийн бичиг, өрийн асуудал энэ мөнгийг ард иргэдэд өвлүүлэх тал дээр саналаа боловсруулж асуудлыг одоо хүлээн зөвшөөрж шийдвэрээ гаргая гэсэн. Өнөөдрийн засгийн газрын хуралдааны тогтоолоор одоо шийдвэрээ гаргая гэсэн. Тогтоолоор шийдвэрээ гаргана. Харин улсын их хурлын дарга Лунда Жансантай уулзах гэсэн боловч одоо тодорхой шалтгаан хэлж
уулзах боломжгүй гэсэн дондог даргатай уулзлаа. Энэ уулзалтын явцад тун ханамжгүй байдлаар гарч ирлээ. Хувийн хэдхэн компаниудын эрх ашиг төрд гарсан цалтай хэдэн нөхдүүдийн гайгаар ийм байдал үүссэн гэдгийг Ноёнганбаатар онцоллоо. Хэрвээ төрийн түвшинд үүссэн энэ байдалд олигтойгон шиг хариу өгөхгүй юм бол тэмцэл гэж юу байдгийг харуулах болно гэдгийг амлалаа. Түүмэлтэй, түүрэнтэй нийс